найзуудаа бид нар энэ хэсгээр эвдэрлэггүй гэрэлтүүлэлт ба ханах хулалт яаж хийж өгөх тухай үзнэ. За бид нар өмнөх хичээлдэр үзсэн дооч буюу гэрэлтүүлэлт, бойн буюу түүний хэрэгслийг хэрхэн ашиглах тухай үзсэн. За дасгалын файлнаас Smooth Skin гэсэн өмнө хийсэн дасгалаа нээж байна. Бид нарын эцсийн үр дүнд хүрэх ёстой бас нэг файл байгаа. Энэ нь болохоор Best Friends гэсэн Photoshop бүртгэлтэй файл байна. За үүнийг нээснийхаа дараа бид нар хамгийн анхны эхний зураг буюу Too Young Woman гэсэн JPEG бүртгэлтэй файлыг нээж байна. За ингээд 3 файлаа нээчээд Best Friends, Smooth Skin гэсэн хоёр зургийг харьцуулж үзэж байна. Бид нар энэ зурагт хэсэгчлсэн гэрэлтүүлэлт ба сүйтрэлтийг хийж өгөх хэрэгтэй байна. За ингээд бол тэгэхээр бид нар G-Blue 20 гэсэн давхаргын дээр шинээр layer үүсгэе, давхарга үүсгэе. Ингэж давхарга үүсгэхийн тулд бид нар эхлээд Ctrl+Shift+N гэсэн товчны хослыг дарж шинээр давхарга үүсгэхэд нь гэрэлтүүлэлт гэсэн нэр өглөө. За тэгээд brush tool-ийг сонгоод бирний зургийн icon дээр маусныхаа баруун тушийг тавшиж Reset tool гэсэн командыг сонголоо. Маусны баруун тушийг дарж hardness дутах нь 0 дээр байгааг шалгаад за тэгээд зүүн хэсэгт байх foreground, background өнгөнүүдийг цаанаасаа тохируулагдсан орно тавиад өөрөөр хэлбэл foreground өнгийг цагаан дээр тавиад за бирнийхээ хэмжээг томсгоод баруун үстэй эмэгтэй нүдэн дээр нэг туршилт хийлээ. Нөгөө нүдэнд нэг туршилт хийлээ. За шар үстэй эмэгтэй нүднүүд дээр нэг туршилт хийгээ явчихж байна. За буцаая шар үстэй эмэгтэй нүдний гэрэлтүүлэлтийг багасгаж өгье. Opacity нэвчлэлтийн хандцыг 50% төр тавиад нэг төвшөө явуулъя. За ингээд давхаргын панелаас бид нар Overlay гэсэн төлөвийг сонгож байна. За дахиад бирнийхээ хэрэгслийг сонгоод за бид нар нүдний давхаргын тэнд илүү гарсан саяын гэрэлтүүлэлтийн хэсгүүдийг арилгах ёстой. Ингэхийн тулд бид нар Eraser буюу баллуурыг сонгох ёстой. Яагаад гэвэл энэ Independent Layer буюу тусдаа давхарга байгаа тул History Brush энд ажиллахгүй. Иймээс Eraser гэсэн хэрэгслийг ашиглана. За тэгээд foreground өнгө цагаан байхыг шалгаад багсныхаа хэмжээг маусны баруун тушийг тавьчих. Hardness нь 0 утга дээр байхыг шалгаад бирнийхээ хэмжээг жижигрүүлээд за яг нүдний сормосны ансиг болон давхраануудыг тодруулаад өгч байна. Хууч ямар байсан тэр өнгөнд нь оруулж өгч байна. Өөрөөр хэлбэл бид нар өмнө гэрэлтүүлсэн бирний хэсгүүдийг арилгаж хуучин өнгөнд нь нүдний сормосны ансигны хэсгүүдийг оруулж өгч байна. За баруун үстэй эмэгтэй нүдний сормос болон давхрааны хэсгүүдийг хуучин байдалд нь нямба баллуураар биер шиг будаад өгнө. Өнгийн сэргээж өгч байна. За доотлын хэсгийг бас өнгийн сэргээлээ. За opacity буюу ханац гэсэн утгыг 50% төр тавилаа. Зургаа жижигрүүлээд харъя. За энэ хоёр эмэгтэй нүдний хэсгийг гэрэлтүүлж дууслаа. За одоо бид нар Ctrl+Shift+N гэсэн товчны 3 хослолыг товшоод Sculpt буюу монголоор Silver гэсэн давхаргыг шинээр үүсгэж байна.
За энэ шинээр үүссэн давхаргаа идэвхжүүлээд биерээ сонгоод opacity-г 100% дээр нь тавиад foreground өнгө цагаан байхыг шалгаад энийхээ хэмжээг 700 дээр тавиад баруун үстэй эмэгтэй зүүн хэсгийг нүрийн талыг удаад шар үстэй эмэгтэй нүрийн баруун хэсгийг талж удаж байна. За foreground өнгөө хараар сонгоод баруун үстэй эмэгтэй нүрийн баруун хэсгийг талж удаад шар үстэй эмэгтэй нүрийн зүүн хэсгийг талж удлаа. За энэ жоохон тийм сонин санагдчих магадгүй. За цаашаа үргэлжлүүлье. За бид нар normal гэсэн горимыг soft light гэсэн горим дээр тавилаа. За ингээд opacity утгыг 10% дээр тавиад харъя. Энэ давхаргынхаа уртлын идэвхжүүлгийг аваад өмнө юм байсан, дараа нь өөрчлөлт хийсний дараа юм болсныг сая харууллаа. Foreground өнгөийг хар дээр тавиад баруун үстэй эмэгтэй үсний ширхийн дагуу бас жоохон бодолт хийгээд үгэй. За өмсгний дээдл доотлын хэсгүүдийг бас тодруулаад өгч байна. Хамарны тэр хэсгүүдийг тодруулаад өгье. За нүдний доорх ухархай хэсгүүдийг тодруулж өгч байна. За эмсгэлээс үүссэн хонхорхой хэсгүүдийг зураасуудыг бас тодруулж өглөө. За foreground өнгөийг цагаан дээр тавиад шар үстэй эмэгтэй шаргал үстэй хэсгүүдийн зүрүүдийг тодруулж өгч байна. За foreground өнгөийг хар өнгөн дээр тавиад хүзүүний хэсэг болон эрүүний доод хэсгүүдийн өнгүүдийг тодруулж өгч байна. Өөрөөр хэлбэл бид нар foreground, background өнгүүдийг ээлжлэн ашиглаж сүйдрэлт ба гэрэлтүүлэлтийг хийж өгч байгааг та нар ойлгож байгаа бах. За шар үстэй эмэгтэй хацрын хэсэг болон духны хэсэг гэрэлтүүлэлт хэрэгтэй хэсгүүдээ бид нар будаад өглөө. За бид нар adjustment панелийг нээгээд alt товчийг дарангаа brightness contrast icon дээр нэг товшилт хийгээд за шинээр үүсгэх давхаргадаа хажуу тал буюу одоо нүрийн хажуу талын нэрийг өглөө. За масктайгаа хамт үүссэн байна. Бид нар цагаан маск хэрэггүй. Хогийн сав руу чирч явж чийлээ. Дан brightness contrast гэсэн тохируулгын давхарга хэрэгтэй. За ингээд давхаргын панел дээрх normal горимыг multiply горим руу шилжүүллээ. За бид нар сая үүссэн хажуу тал гэсэн давхаргатаа alt товчийг дарангаа шинээр давхаргын маск үүсгэж байна. Хар дэвсгэртэй давхаргын маск үүсгэлээ. Foreground өнгөийг цагаанаар биерээ сонгож аваад шар үстэй эмэгтэй хацар нүрийн сүйдрэлтийн хэсгүүдийг бараа өнгөөр будаад өгчөж байна. За тэгээ буцаагаад баллуур аваад илүү гарсан үсний хэсгээ баллуурдаад цэвэрхэн баллуурдаад өгнө. Өөрөөр хэлбэл бид нар үсний сүйдэрлсэн хэсэг нь хацар дээр буухаар эффект гаргаж өгч байгааг та нар ойлгож байгаа бах. За тэгээ үсний хэсэг буюу бараан сүйдрэлтэй хэсгээр ирэмгээр нь биерээ хөнгөн нямбааг үлгээд түрүүний бараан өнгийн будалтыг арилгаад явж байна. За ингээд opacity-г 30% дээр тавья. За ингээд ерөнхийдөө энэ хэсэгт хийх ажил маань дууслаа. За бид нар revert command-ыг дуудаад анх ямар байсан
Өөрчлөлт хийсний дараа ямар болсныг харуулж байна. За best friends гэсэн зурагтайгаа бид нарын хийсэн ажил маань адилхан болсон эсхийг бас харуулж байна. За зураг маань анх JPEG хүртэлтэй байхдаа ийм байсныг бас харууллаа. За ийм байдлаар найзуудаа эвдэрлэгүй гэрэлтүүлэлт ба харанхуултыг яаж хийхийг энэ хэсгээр үзлээ. Ингээд бид нар фото зургийг засч хяндлах тухай 11-р бүлгийг үзэж дуслаа.